Цаг тутмын мэдээ хэлж байна. Анхаарлаа хандуулна. Өчигдөр Москва хотоос Мурманскын чиглэлд хөрсөн Сухой Супержет 100 нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникээс салаас олж буцсан Шереметьевогийн нисэх буудалд ослын болт хийсэн байна. Онгоц буухтаа маш хүчтэй газартнаас олж онгоцын хөдөлгөөр шатаж эхэлжээ. За энэхүү 1492 СО чиглэлийн энэ онгоцонд нийт 73 зорчигч нисэх багийн 5 гишүүн яснаас 41 хүн амнасаа харамсалтай явуулсан байна. Албаныхны мэдээж байгаагаар амь алдагчдын дотор 2 хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс 3-ынх нь биеийн байдал маш хүнд байдалтай байгаа юм а. Шереметьево нисэх буудлын хяналтын камерын бичлэгт онгоц хэрхэн газарсныг харуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт Баян Улгийн аймагт нэг гэр бүлийн 2 иргэн таргуун тахтаар насарсны дараа хөд хорой тогтоогод байгаа. Тэгвэл Улгийн хотод Орос Албаны улс, Америкийн нэгдсэн улс, Нидерланд, Герман, Швед, Швейцар, Өмнөд Солонгосын жуулчид хөд хоройнд ороод байгаа тухай Британий Mirror сайт мэдээлсэн байна. Зочид буудалтай хоригдож байгаа өрнөдийн жуулчид цагийг хэрхэн өнгөрөөж байгаагаа харуулсан зураг видеог тус сайтад нийлсэн байгаа юм. Сэтгэл санаагаа өдрөг ойлгохын тулд тэд хамтдаа наригж дуулж байгаа гинэ. Эрх баригчид дахлын нөхцөл байдлын тухай өнөөдөр мэдээлэл өгнө гэж тэдэнд мэдгдсэн гэжээ. Орос Албаны улсын Улаан хотод 4-р сарын 29-ноос 5-р сарын 5-ны хооронд Орос, Япон, Евразийн балетын анх тугай тэмцээн боллоо. Энэ тэмцээнд оролцсон Монголын балетын жүжигчид 8 медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Энэ тэмцээнд улсын дөөр хөгжим эрдмийн театрын балетын жүжигчид эх орноо төлөөлөл оролцож, сонгод хөгжигийн төрөл балетчин даваад орж маралнаар алтан медаль, ган тулга мөнгө, үндэсний бүжгийн төрөл гал тулга мөнгөчин нар мөнгөн медалийг хүртсэн амжилттай иржээ. Монгол улсын соёлын элчээр сумлагдсан улсын дөөр хөгжим эрдмийн театрын дуучин их болтын анх хоёрт Монгол улсын соёлын элчин гэрчлэгээ гадаад харилцааны дийцэд бат цэцэг гардууллаа. Анх хоёр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрмжид уралдаанд тэргүүн байр 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эльманы нэрмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас 2 дугаар байр 2017 онд Санкт-Петербург хотын зохион байгуулагчсан Илинагийн нэрмжид дуурийн дуулаачдын дэлхийн аврах шалралт тэмцээний дэд байр эзэлж байсан юм. Тэрээр соёлын элчээр томилогдсон ажил хугацаанд Монголын соёл урлагийн дэлхийд дахин идэвхтэй сурчин таниулах хөгжүүлэх чиглэлээр ажилласан гэж инхүү үнэлсэн байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Анхаарал хандуулсан баярлалаа. Та бүхэн ажил үйлсэд амжилт хүсье.